Өөрөө өөрийгөө л ялаарай гэж хэлмээр байгаа. 7 хоногт 200 г ахчин гэдэг амар том амжилтахгүй уг нь бол яг тийм шантрах үед аягүй их гарч ирсэн байхгүй надад. Хамгийн эрт босно гэдэг чинь амар том амжилт байхгүй юу? Хизээч хинт ч битгий бууж өгөөрэй. Яг өөрөө өөртөө үнэнч байгаарай, тууштай байгаарай, зуршил бүтээгч байгаарай л гэж хэлмээр байгаа. Сайн байцгаана уу? Сайхан өглөөний мэндийг хүргэе та бүхэндээ. За, намайг Зоригийн Мөнх Зэ гэдэг. Би одоо 39 настай. За тэгээд өнөөдөр сэлб голын ирэг дээрээс би мэдчилж байна. Одоо сүүлийн 2 жил орчим яг нөгөө гүйлтийн спортод дурлаж ороод тэгээд би ингээд сэлб голынхаа хөвөөнөр бол ингээд гүйлтийг гүйцэтгэдэг байгаамаа. Өглөө болгон би 4:30-аас 6:30-ийн хооронд гүйлтээ гүйцэтгэдэг. Одоо эргэн тойронд маань хүмүүс байхгүй байгаа болохоор 2 метрийн зайд хүмүүс байхгүй болохоор түр маска аваад ярьчаа. За тэгээд гүйлтийн спортоор хичээллээд спортоор хичээлсэн ашиг тусыг бол яг өөрийнх нь бидээр бол одоо ингээд мэдэрч байгаа. За би ямар ч үсэн өөрөөсөө бол энэ спортоор хичээлснийхаа үр дүнд бол 30 гаруй килограммыг бол өөрийнх нь биенээс бол авч хайсан тийм амжилттай байгаа. За тэгээд 4 цаг 4:40-с гараад гүүх юм уу ууландаа бол алхдаг. Өнгөрсөн жилийн яг ковидын 1 сараас эхлээд ууланд алхахад дурлаж гисэн. Тэгээд өнөөдрийг болтол ямар ч үсэн жил хагасан ихтэй нүр үдцсэн байна. Дасгалыг жоохон гэлтгүүгээр ч гэсэн ингэж хийж ийл гэсэн тийм л тэгж өдрийг өнгөрөөдөг. Монгол карате буюу Монгол цаа урлагаар анх хүүхэд байхдаа ер нь бол хичээлж ирсэн. Тэгээд энэ урлаг спортоор хичээллээд бас нэг тодорхой хугацаа өнгөрсөн л дээ. Энэ нь болохоор яг миний зүгээр сонирхол. Мөнх Зэ чи юу хийдэг вэ? Ямар ажил мэргэжил эрхэлдэг вэ гэдэг ингэдэг. Тэгээд хүмүүс ихэвчлэн ер нь намайг бие тамирын багш гэж боддөг юм байлаа. Би сургуульд ажилладаг гэдэг инхээр бие тамирын багш гэж ойлгодог. Би сургуулийн галт таванд хоол хийдэг, тоогооч мэрэгчлээ хүн. Тэгээд тоогооч ихэр хүмүүс гайхаж яагаад ийм гоё биетэй байдгийг таргалт юм уу гэд ингэж идэг байхгүй юу. Манлайлт юм гэхэд бусдад үлгэр дуурайл үзэж болохгүй гэж ингэж үндсэн дээр анх ингээд нөгөө 21 мөрөглийг эхлээд тэгээд гүйлтийг ингээд алхахаас эхэлж дараа шогшдог болж эхлээд тэгээд гүйдэг болоод тэгээд тэрнээсээ хойш бол яагаад эмэгтэй хүн ингээд эрэгтэй хүмүүс 50 санаа чадах байхад эмэгтэй хүн чадахгүй гэжгээд тэгээ үзьгээд би нэг 20-оос эхлээд ахиулсараар одоо бол нэг 100 хүртэл санааж байна. Өдөр болгоо хүмүүс хүүхд гаргачаар тэр маань унжаад ингээ арьсууд маань унжаад мөр айгүй онцгой мөртэй байна гэдэг юм уу. Суняахад сурахад бол энэ бүхэн бас айгүй гой төгс олж ирж байгаа. Шууд 50 суняачин тэд суняачин гэж хийхээсээ илүүтэйгээр эхлээд нэг тоогоорч хамаагүй зөв суняахыг хичээгээрэй гэж хэлмээр байгаа. Суултын дасгалыг заавал фитнес клуб дээр хийн гэхээсээ илүүтэйгээр гэрээ нөхцөлд яаж хийх вэ гэдгийг бас өөрийнхөө туршлагаас гэдэг юм уу та бүхэндээ зааж өгье. Зөв буруу гэдгийг ялгааг нь хийж өгье гэж утсан өөрийнхөө хувьас. Найзууд маань надаас асуудгийг яаж өглөө босгоо, яаж 4 цаг арай л хатуу байна, чанга байна гэдэг ингэдэг. Зүгээр орсныхаа үүдэн дээр гараад үз, гэрийнхаа үүдэн дээр гараад үз. Гараад үзсэн хойноо хүн буцаж эргэж ордгоо. Гэртээ байгаа хүмүүс амар их завтай гэж боддог. Тэгэхэд надад одоо баг 24 цаг багдаад байгаа байхгүй юу? Би бол хамгийн өөртөө зүгээр өгдөг байсан уран зориг гэх юм бол зүгээр яг хилдэг байсан үг гэх юм бол тэвч итэг тэгвэл чи ялна гэдгийг би өглөө болгоо хэлдэг. Тэгээ өглөө босноор амар их ажил амжуулдаг. Би яг настай эмээтэйгээ 90 гарсан эмээтэйгээ байдаг. Эмээ маань дасгал хөдөлгөөн хийдэг. Тэгэхээр чи нөгөө эмээгийнхээ хажууд ингээд дасгал хөдөлгөөн хийхгүй ахын ирэхгүй болчдөг байхгүй юу? Яг үнийг хэлэхэд ингээд бас муу зуршилт гэдэг юм уу муу юм руу автчихсан он цаг бас хугацаанууд уюуд маань байдаг. Тэгээ энэ бүхнийг дахин давтахгүй юм шүү. Эргээд тэр бүхэндээ очихгүй юм шүү. Тэ бусад хүмүүст заяа гэдэг хүн үнэхээр чаддгийм байх гэдгийг л зүгээр
Өөрөөр л үлгэрлэхийг аягүй хичээдэг байхгүй юу. Спортод шунж эхэлснээс хойш алкоголын төрлийн зүйл тамхи хоёрыг бол бүр хайсан. Огт татгалзаад 8 жил болж байгаа. 20 гаруй жил тамхи хэрэгэлсэн байсан болохоор миний хувьд бол аягүй том амжилт байгаа. Жил болгон марафон болдог, хавар намрын марафон болдог. Марафон гүйлтэд оролцож үзээч гэж надад хэлж ирсэн. Тэгэхэд би ерөөсөө гүйж үзээгүй шүү дээ, тамирчин биш шүү дээ гэсэн чинь зүгээрээ заяа чи 35 хэдэн насч байсан хамаагүй ингээд гүгээд үзгээд тэгээ би яг тэр жилээ анх ингээ ойрын зан за анх эхэлж байгаа юм чинь ингээ ойрын зан марафонд ороод гүйлтэнд ороод тэгээ ойрын зан гүйлтэнд би 3 дугаар орнд орсон байхгүй юу, хүрэл медаль аваад тэгээ дараа жил нь ойрын зандаа дахиад төрүүлсэн. Тэгээ уралдаан тэмцээнд ороод ингээд медаль авч ингэхтэй бол голонд биш өөрийгөө ялан дийлнэ гэдэг нь бол айгүй чухалхгүй. Миний өглөөст 4 цагтаа босоод гүйлтээ өргөжлүүлээд за би гэртээ орж жоохон амарч чаад өнөөдөр орой ууланда арай оройтод алхаж гарч байна. Нэг үе бод бол бас манайхан ковидын бас нэг талаараа ачаар ингээ эрүүл мэндэд анхаарад ууланд гэр бүлээрээ алхаад гавдаг болжээ. Тэгээд яг богдуулынхаа баруун зөв хориглоор ээлжлээд өдөр алхаа ээлжиж гардаг. Зөв хориглол руу болохоор гүдэг. Миний хувьд бол булчингийн мас алдахын тулд бол ингээд огцом руугаа гарч мас авах ер нь бол дуртай. Яг уул руу бол алхахдаа дундаа амархгүйгээр шууд ингээд нөгөө тэр чигээр ирчээрээ гарсаар аваад гардаг байхгүй юу. Тэгээд гараад харин уулынхаа нөгөө одоо жишээлбэл дугуй цагаан дээрээ орой дээрээ гарсан хойноо дасглаа хийдэг. Би ганцхан сарын дотор 20 ил асчмаар байна. Би айгүй гоё гуайлаг болчмаар байна. Залуучууд нь би амар том булчинтай болчмаар нэг ороод ирдэг байхгүй юу. Тэгэхээр 20 30 жил 30 40 жил ингээ гамгүй бие эдэлсэн одоо тий гамгүй өөрийгөө ингээ хайрлаагүй өвчлүүлсэн нэг талаараа тэр биеийг ингээд ганцхан сарын дотор 10 хоногийн дотор ингээд жингээ хасыг ороод ирдэг байхгүй. Тэгээ яг хөө нэг талаас тэрэнд аягүй их шүмжтэй 100 грамарч хамаагүй ингэж маш багаар удаан хугацаанд тогтмол хийсэн дасгалын үр дүнд хассан чинь хизээш эргээд нэмэгддэггүй. Яг өөрт ингээд нөгөө биеийн тогтоц болоод үлдчихдэг болохоор та тууштай байгаарай, удаан хугацаанд хизээчтэй шантраарай, юмд өргөлж тууштай байгаарай. Энийг хэлмээр байгаа. За яа миний ертөнцөөр багахан хугацаанд ч гэсэн надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд жоохон ч гэсэн та бүхэндээ урам зориг өгсөн болоод жоохон ч гэсэн та бүхэн маань одоо зориг нь улам ингэж жоохон гал насж байгаа болов гэртээ байдаг үр хүүхдээ хараад ингээд байж байгаа бүсгүүчүүд маань хүртэл урам аваад тийм ээ заяа надтай хүүхдээ ингээд сайхан өглөө үүрээр унтчихт нь эртлэн босоод ганцхан цагийг заяа надтай бас өнгөрүүлж болно шүү. Би одоо талбай дээр юм уу цэцэрлэг түрээлэн дээр эсвэл богдуулын ингэр дээр ингээд өдөр бүрийг 4 цагт 4:40-с хавуулаад ингээ өгтдөг байгаа. Тэгээд надтай та бүхэн маань хамт байгаарай. Өнөөдрийг хамтдаа өглөөг хамтдаа эхлүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.